Долоодугаар сарын 7-ны өдөр дугаар 88 Төрийн ордон Улаанбаатар хот Монгол улсын авьяат цогц хүрдэг тухай Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7 дахь заалт Монгол улсын ерөнхийлөгчийн 9-р зүйлийн 1-р хэсэг 15 дугаар зүйлийн 1-р хэсгийг тус үндэслэн зарлиг болгох нь Долгор төрийн 2234 их Монгол улс байгуулагдсны 819 үндэсний эгчид тус гар тогтнолоос сэргээн мандуусны 114 ардын хувьсгалыг 104 ардчилсан хувьсгалыг 35 жилийн тохиолдуулаад эргэлсэн ажил санхартаа өндөр амжилт гаргав. Их орноор хөгжүүлэх үйл хэрэгтэй өндөр хонь нэмрээ оруулсан дараахан улсд Монгол улсын авьяат цогц хүртээсвэ. Авьяат барилгачин цогц Жанчмын Баатар амар санаа Израиль хариуцлагатай компани ерөнхий инженер Эрхэмсэг хатагтай ноёдоо, эрхэм өдөр зочдоо та бүхэндээ энэ сайхан орон амар амгалан айлтхан мэдчихэд Ойролцоон заслагдж мөнгөрсөн 90 олон нар тусгай цон овны үлгээ нутаг зогсоод харахад бурхны дэврэн болсон уул усны дэважин хавсын харгас нутгаас маань ийхүү нэгэн эрхэм төр зэсгтэн өндөөж түмэн олондоо алдран дуудуулж Монгол улсын авьяат барилгачин гэмээр энэ эрхэм мэдээ содыг хүртсэн Жанчмын Баатар ах маань ийхүү төр зэсгийн дээчрэндийн медаль найранда та бүдийг ийхүү өрн задаад байна. Баатархта баяр хүргье. Эрхэм баяртай баяр хүргье. Алганы чигнүүд Өний бэлгэлэл үлцэг хэмартай дээдийн бэлгэлэл тэмдэг өрөөлтөө энэ сайхан өдөр энэ цаг дор ийхүү та бүд байна энэ сайхан далаа цагааргонд доосгөлч эрхэм гавьяат маань энэ сайхан баяр жаргалыг энэ үдэш хуваалцах нэ. Ингээд монголчууд маань аливаа сайн сайхан бүгдийн хэл дээр жаргал хураалын гიშг гэж байдаг. Уртын сайхан дууга өргөн марж найр наадмаа хэлүүлдэг энэ сайхан зайшлаар та бүдийг өмнө үндэсний урлагийн театрын Тосол дуучин уртын дууч бэмбд орж байгаа замаран орж өлцийн сайхны хамт өрн заж эрхэм нутгийн ахын энэ сайхан нарыг уртын сайхан дугаараа эхлүүлж өгөөч хэмээн хүсэж байна.
Санжид та бүдгийг халуулах системд иргэнтэй Монгол Улсын авиатурлагчин Жемчим Баатарыг авсан. Тайсна хүндэт хүрье. Өнөөдрийн сайхан найраас эхлүүлж өгөөч гэж хүсэж байна. Загас гадагрыг жигүүлж өгнө. Эрхэм хүндэт та бүхэндээ энэ орон амар болон эрен мэдчилээ. Монгол Улсын гайхалтай цолны медалийн өглөг бүлээн авч хүрэлцээрсэн эрхэм хүндэт ах トゥ төрөл төрөсөд айс нөхөд хамт олон нийт энд хүрэлцээрсэн бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлэх байна. Ингээд та бүхэндээ энэ нэгэн үдшийг хамтдаа сууж надад наргиж цэнгэн хууч яриагаа дэлгэн ярилцаж дуугаа дуулж бүжиглэн нэгэн үдшийг сайхан өнгөрөхийг хүсэж байна. Баярлалаа та бүхэндээ. Та бүхэн маань миний хамгийн дотны хүмүүс, хамгийн хүндэж явдаг хүмүүс маань юм шүү. Баярлалаа та бүхэнд. За батарха хондгоор өнгөд шүү баярлаа тий. За өнөөдөр хондгоо бариад нэг сайхан босцгоё. Үнэхээр Баатархай маань гэсэн өнөөдөр сайхан хүмүүс өнөөдөр энд цугласан байна. Баатархай маань гэсэн та бүгдийг хараад баярсан сэтгэлийн өгнө бас багтаж ядаж байна. Эрхэм баяртай сайхан бүгдийн дэдийг хүсье өрөөж та 100 наслаараа 6 даалтан тэгээд удаарай. Мөнгө наслаараа мөнгөн дөрөөдрөөж яваарай. Ус нутгийнхандаа үлгэр жишээ болж яваарай. Найр хайрын хомор хүндлэгдэж үнтэй сайхан сургаалаа. Хайрлж яваарай гэж сайхаруудыг өргөн дэвшүүлье. За ингээд аяапын найрын эхний өндрийг тааврыг тоглохыг хүсэж байна. За өнөөдөр хондгоо сайхан тоглох суугаад байна шүү. Энэ сайхан обласны дэвжин Улсын зэнгэрэг хязгаараас маань олон авиатор харагдсан Баатар дөрөнгө гарах юм бас өргөн өшөөдөө гэдэг ажилласан энэ сайхан түмний нэгэн төлөвлөгөө болохоор яадаг шүү. Жижиг Баатар маань ямаа тэр Осмодын хазон жилийн хязгаар болсон дээрс Монгол Улсын авиатурлагчин гэмээр хязгаар матазуудыг хүртсэн байхад сайхан байна. За ингээд бүгдээ хоорон өгдөж хонтой сайхан найрваа ихэж байна. Баяр хүрч өлзий сайхныг гадаад мөрч хоорын цагааг өргөж юм хүсье.
За баярлалаа. За өнөөдөр бас таатай сайхан байна. Монгол Улс орны өнөөдрийн энэ сайхан найр байна. Уртын сайхан доо юм батмарын хоорын аялгаугаар ихөө сайхан хийж байна. За ингээд өнөөдрийн энэ сайхан найр дээрсэн бүгдээс түрүүн Таваатан хийсэн дуртаавар хоортой дуурай наргатай дутуу юмгоос дэндүү сайхан юм чиг өнгөрөөр таавар мэн хийсэн байгаа. Тэгэхээр таавар мэн сайхан Таваатан мэн тавиад өргөчиг юм сайхан аталцаа. Цааны сайхан найрыг гişгүйнээр ойдуулцаагүй ахын дуу самагсаатан ангиан найзууд бас орцсон очиж өнөхөр бас гахалтай сайхан байна. Тэгэхээр Олдотгийн сайхан авьяаслаг нэгэн сайхан дуугаар баярлалаа бас одоо медалыг ихлүүлдэг энэ сайхан зашид бий. Тэгэхээр Хосамгийн гэрсэм замсны хогийн театрын бацхан дуучин за энэ цагийн бас нэртэй сайхан дуучдыг Дэвд орж байгаа бас өрн зааж та бүхэн энэ сайхан байрыг авдаг овсон дугаараа бас сайхан цагаараа жирэж төсөөлшөө захэр өнөөдрийн сайхан найр маань та бүхэн хамтдаа дуусан энэ сайхан аягүй гişгээр бас явах нэ. За наашаараа. За амархан сайн өнөөдрийн их сайхан өдөр. За тэр нутгийн маань бас нэгэн сайхан өмнө тэр дөмөс дүнгийн хөдөлгөж Монгол Улсын аваад тийм их сайхан бүрцэг их сайхан ахтаа амьдралнаас цагаад эрүүл саруу сайхан бүхний өсөөрөө. За гайхалтай зөвлөдөг нэстэ бидгэрья. За хайстай бидгэрья. Усан өндөр усан тунгалаг ус сайхан нутгийн маань түүх 100 жилийн яваад зориулан бүтээсэн Ус аймгийн тариалан сумын харьяат за бисэр тавсран ах юм шүлэг Монгол Улсын урлагийн гоё зүтгэлтэн шатрын өлзөө өрөө гişээ маань аялгуу өвснүүтэг хэмээх сайхан дуугаар та бүхэнд өргөн барья.
Маш их баярлалаа. За одоо хоолоо алж байна. За одоо өргөдөл та бүхэндээ зориулаад нутгийн анхан дүүс та бүхэндээ зориулаад Монгол Улсын урлагийн гол зүтгэлтэн эрхэм сайхан хүмүүний аялгау Алтан шар зам хэмээн сайхан дуу өргөмөрье. За нутгийн анхан дүүс та бүхний манай ажил амьдралын алтан шар зам үргэлж дээшээ дэвжин дэлгэрч явах болтгоо гэсэн сайхан өрөөдийг өргөмөрье. Та бүхэндээ амьдралын алтан тэрүүгээр савхан сайхан бүхний хүсэнээрээ за нутгийн бас сайхан гавьяа тань найран гэсэн чинь бас гурван сайхан дугаар төрлөг өргөе гэж бодож байна. За ингээд өөрийнхөө бас хамгийн сүүлдээ суран бүтээл Монгол Ардын дуу Ун занда ширээ хэмээх сайхан дуу. За найрчин одон ахын дүүс та бүхэндээ зориулъя. Today
маш их баярлалаа. Та бүхэн сайхан найрлаарай. За баярлалаа. Бямд орчдоо төлөв өнөр амжилт хүсье. Нэг цаг алганы жигнөөч. Нөгөө төв театр төмөн дэмбэрлээ. Төв зингэлт баямуг төв зам төрөнгийн улаа гэдэг шиг. За энэ сайхан замыг өртөөлж бас улс нутгаас задар тусмаас энэ хэрэгсмаас төрөн гарч өнөөдөр төв театр буюу үндэсний урлагийг театрт бас нутгийнхаа нэрийг гаргаж яваа. Энэ сайхан алдартай сайхан залуудууд бас уран бүтээлийн амжилт хүсээд бүгдээрээ дахиад нэг цаг алганыг жинүүлж байгаа. За тэгээд удахгүй ирхэн Баатрахын маань сайхан гавьяа шагнал цолыг хүртээрээ гэдэг өрөөнийг бас давхар өргөё. За ингээд та бүдгийг бас дүр зураас дэрхсэн анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Баатрахын маань бас ажил амьдралын замналтай та бүд маань танилцаач гэж хүсэж байна. Улсангийн хэрэгсмийн дэлгэр багийн гэргэн тайж огт Жанчвийн Баатар 1958 онд улсангийн хэрэгсмийн хангилцгийн бол гэдэг газар мэдчихээ. Тэр хүүхэд ахуйнасаа эцэг эхийнхээ гар дээр өсөж 1967-аас 76 онд хэрэгсмийнхаа сургуулийн дунд сургуульд 1976-аас 78 онд баруун дөрвөн зүгийн 10 жилийн сургууль суралцж төгссөн бөгөөд 1978 онд Техник коллежид эссэн урьж 1982 онд барилгын инженер мэргэжлэр бакалаврын боловсрол тэр сургуулиуд төгсөөд улсын барилга төгсөлтийн трестээр хуульцсан илээ. Цэгийн албан татварч 1983 онд халагдж ирээ. Баруун дөрвөн дэх эс сумын барилга төгсөлтийн конторын ерөнхий инженерээр томилогдож ажлын хөдөлмөрийн гараага эхлүүлж байжээ. Эсийн дижитал ажлын шинээр байгуулах тэр байгуулалтын ажлыг тэр бардын эцэж. Миний ажлын төрлийн одоо яг гараа бол буцаа авахгүй баруун дурд болдог. Баруун дурд хаяа одоо энэ ажлын салбар байсан. Тэсээ боловсрол контрол хийсэн. Тэнд инженерээр томилогдоод 80 онд 1983 онд бичиж сумын ажлын гараа гэсэн амьдралын ханиа эндээс олж авсан. За Баатар инженер гэдэг юм байна. Автын инженер Масрын Батмур гэдэг өөрөө салбар сайхан мөрөн наад байсан. Замна Баатар бол одоо энэ 14 онд өтөлтөрийн зөв хамгийн надрын эрхийг үүсчээ. Анхны удаа цэцэн мэдээлэл ажиж асуусан барилгууд юм байна. Хамгийн анх одоо биш 82 онд давхрын хэлэлтэй энд хогж байгаа нэг хэдийн үйлдэл одоо байсан өөрөө одоо ямар ч байхгүй зөвхөн цаг өөрийн мотороор цагаан байдлын үйлчлэл байсан. Хогж байгаа нэг хэдийн үйлдэл гэсэн тэрний апгрейд хийсэн цахилгаан станцын гадэрийн давхар хийсэн нэг ахуулчны зөвлөлтөд ахуулчны төв гэж 80 онд байгуулагдсан байна. За энэ ажлын талбарт өөрөөр хэлбэл хичээлийн байр, айн үйлдэл дотор байр. За тэгээд энэ техникчдийн орон сууцлууд байна. Энэ техникчдийн 10 ажил орон сууц одоо нэгэн явуулсан нийтийн төлөвлөлтөд техникчдийн орон сууц гэдэг нэрээр байна. Энэ шавуурчлалгээд болцож уулздаг бол газруудад тэнд байсан. Тэнд одоо Баатар рейсгүүрээ уулзаж байгаа. Энэ санджуугийн энэний цаатлуудаар сангачхан техникүүдээр Батмунхийн гадаа одоо бүгд консервац юу тавьчихсан байдаг байхгүй. Дуртай техникээр унж аваад гарна. Тэгээд энд цэрэг салбарчдад АИЦ-ийн хашаанд одоо энд байсан. Системтэй ихлэ диск хоёроо гаргад ээж нь гаргаж өгдөг АИЦ-ийг. Тэгээд цаагаар ч одоо системээр таньчихсан одоо энд машин бүтэхгүй.
дахиад очоод өөр машин авчихсан гэдэг авчихсан. Тэгээд уулзаад энэ дээр одоо тэгсэн одоо уулзаж ярилцаж амьдралынхаа одоо тухай цааш явах үйл юм асууж байлаа. Тэгээд манайхаа манган 12 сарын 7-нд одоо тийм болоод тэгээд мөн гараад одоо шилжээд Катерингийн одоо моторноос техниктэй. Энийг чинь одоо оюун сүтэр гэрэл болчиход 84 оны 86 оны намайг 11 сарын 7-нд сүтэр гэрэл болсон. Тэгээд айлчин энэ тэгээд тасигдсан асуудал гэдэг эдгээр нэг актив болчихсон. Тэгээд чинь ямар ч машин явуулаад багт тасигтай оюун сүтэр ахмад малчин хэрэгсэн одоо хаан гэх. Тэгээд хамгийн их тасгаа нутгаар энэ дуун хатраа. Ана бенз тэрийн жип биш. Тэрийн жип. Мост. Тэгээд хоч төгөөр хаашаа малчны нутагтаа цаад энэ чинь одоо автомобиль тэр айлч гэрэл явж. Жанчгийн Баатар барилгын салбарт ажиллаж буй хугацаанд Монгол орны 4 хот давхарцсан тоогоор 30 гаруй сүмд нийт 70 гаруй барилга объектыг барьж байгуулсан буюу 32.6 тэрбум төгрөгийн барилга бохирдолд засварын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд Янгал сумын төвийг шинээр барьж байгуулах томоохон бүтээн байгуулалтын ажлыг хариуцсан хугацаанд нь чанартай гүйцэтгэж тус сумыг орчин үеийн тоглох суурин болгож хөгжүүлнэ. Сумын байгууллага айл өрхийг шинээр барилгажуулах сумын төвийг наанасаа ингэж ирүүлээд хөрөнгөсөн шийдвэр хэрэгжилсэн. Аюулсан хэрэгсэн энэ дөрвөн хэлээр шинээр нүсүүсээр энэ хэрэгсүний 100 жилийн түүхийн одоо 40 жилийн энэ Баатарын нэртэй холбоотой маа энэхийнхаа иргэдийнхаа сайхан амьдрах орчин эзэн орны бүтээн байгуулалтын төлөө энтэй үнэмсэн ийм ахмад хавьяата ажиллагч юм аа. 86 оны намайг бид нар Уган хөгжлийн хичээлийн байрны суул хийсэн. Хөлтөө, гадаг хөлтөө. Одоо тэр Уган ороод сухад хийхдээ зүгээр гад багт хийсэн шүү дээ. Дугуй авч шатаага муучлаа патрийн нэгээс суулаад тэгээд энэ суул бол огсрол хойд нэг сораны гуртмаар гэдэг Уган ороод огсролоор хийдэг юм хийсэн. Уучин бидний амьдарч байсан тэр орчин бол үнэхээр гэсэн юм та. ийм одоо үнэхээр үсний ачаалттай юм машинтай ямгийн зэрэгтэй шинээр байж байгуулах боломж юм та. Тийм байсан учраас бид бодны ус заашгүй жаалж яасан учраас ийм шинээр байгууламж биш богино болсон гэдэг байна. Хөдөө шийдсэн биш. Шаардлага одоо гол байгууллагын сургууль, сэсэлтэй энэ хамгаалалтын байгууллагын хэмжээнд ашиглах болсон. Энд одоо хоёртой хүн байгаа. Тийм учраас одоо би өнөөдөр Баатарыг дан өсөж хүндэтгэж байгуулж байгаа. Энэ шинээр гол үсгсэн хамгийн нэгэн гэж бодсон шүү дээ. Бурхан энийг төрөж хардагч болсон. Тэгээд шиг нэг хийсэн үгтэйсэн дээр марасан бол тэр нэг харагдчих. Гартай харин саахан гэдэг авахтайсаа багчаа ахада цаашдын олон хэмжээний дамж төсчөө. Манайд бас энэ зүйлсээ сумын хөгжлийн нэгэн төлөвлөлт бас ажигласан гэсэн хаа санаалт артын санаалт энэ шинэ ашигтай юм. Азон битэмээс төрөсчс асуултууд төлөв ачиж юм байна. Энэ ганцхан сүмээс сүмш энэ бол зэрэгцэн Улаанбаатараас явж ажил хийгээс тэрнээс асууж нэг Улаанбаатар явж байгаа. Гэсэн чинь манай хачийн хөвсөл төгөлдөр явдаг байсан. Хөвсөлний цэцэрлэг сумаар яваад орсон чинь бүхэн гарч ирсэн чинь манай хөр юуж юу? Тэгээд би нэг триаж явуулдаг төгөлс нөө хаамт гэдэг. Юу гэсэн чинь энэ сумын хаамаа барьж байна.
Тэгээд би тэнд унаасаатай. Ягаад барьж байгаа юм бас гарсан шаард. Тэгсэн маань өөр энэ одоо мөнгөцөвдөгтэй дуураас усан гартаа. Би мөнгөцөвдөгтэй газар бол мэдээ хийх газар одоо барилгасан сайн өндөр хангасан сумын одоо содын төв энэ цэвдэгтэй төрсөн дээр бэлтгэсэн цэвдэгчтэй байдлаар юм хийсэндээ тий. Анхны асан одоо анхаасан бодлоо. тиймээс нэгсэн анхны хатсан байдлаар болсон баа олцтой тийм ээ. Захны тэгмэн сумын одоо содын төв байлах хөлсөлийн цэцгэлэг паамакны байлах гихмит ийм байдлууд дээр бол одоо цэвдгийн олонцтой юм дээр бол бид хөндлөлттэй юм шийдэж байсан. Энэ үйлдэлээр нэг онцлог нь бол одоо тэрмээс шипон гэж одоо хамгийн сүүлийн үед одоо очиж байгаа. Цэвдтэй хөрсөнд одоо хийдэг юм одоо шинэ хамгийн сүүлийн юм одоо шинэ технологи энэ байлгатаар хийж байгаа. Акцентын шамрын дороод ер нь барилга бидний зогсоо тэгээд өөрийнхөө мэргэжлийн дагуу нэг ажиллах нөхцөл хаалгаа тэгээд тиймэрхүү юм байсан. Тэр үед намайг одоо тийм одоо тийм яста шамтрын үйлдэл тэр үед одоо хийх байх болохоор одоо за ер нь одоо энэ зүйл надад хэрэг бодчихсон юм. Тэр чи одоо энэ тийм юу ашиг арай чи би таа хамаагүй юу ажлаа гэдэг. Тэгээд тэнцээс ганцхан юм байна. Тэр өөрөөр харин 1990 оноос тухайн үеийн нийгмийн өөрчлөлтийг дагж зах зээлийн харилцаанд мэргэжлэрээ барилгын үйлдвэрлэлээр хөгжүүлж 1991-ээс 95 онд хамгийн хөгжил компани захирал 1996-аас 2004 онд Содмонт компани ерөнхий инженер 2005-аас 2007 онд New Progress компани ерөнхий инженер 2008 оноос өдгөө хүртэл Амарсана компани ерөнхий инженерээр ажиллаж барилгын салбарт 40 гаруй жил мэргэжлэрээ ажилласан өөрийн мэдлэг боловсрол, дадлаг туршлага, бие сэтгэлээ зориулсан барилгын анхны инженерийн нэг юм. 2007 онд усарын төрийн олоогчтой 22 онд болохоор 9 цагт гэсэн юм аа нэг тамилго баатар инженер гэдэг сайн инженер болчихсон хэлцээ байна. Тэгээд нэг ганцмаа билмэл болсон. Тэр явдаг үед гарам рестораны тэмдэг 70 тийм болсон маа тэгээд хоёр дөрөв болохоо манай танилцуулаад манай гүнээр ирсэн байгаа анхны хорой таван давхар сон хатан багт тийм зүйл тавьчихсан. Тэгээд шинэ хатан байгаа. Тэгээд става хэмжиж болсон юм байна. Тэсүү Тэгээд чороонд ажилласан шавны байдлаа хөндөөр инженер одоо миний одоо хамгийн түрүүн одоо надаас одоо хамтаас байгаа инженер болсон юм тийм харин энэ багтын дөө бомбоо байгаа. Тэр чадвар бол одоо Москва ороод одоо хотод Улаанбаатар чинь Москва ороод энэ төвхөр байна одоо суурьс гэдэг. Тэдгээр бол бомбоо надад ирсэн одоо тэрээс хойш компьютерээр одоо инженер болсон. Анхны одоо шалтгаан. За манай компани үйлдвэрлэж манай бүлдээ support хийгээд одоо баян инженер байна. Батар гэж байна. Цараа ёо. Тэгээд буйн материал инженер байна. Агент батар явтаа би барилгын салбарт. Наад 7 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хүнтэй маань ажиллахад үнэхээр түшигтэй.
Амарсан зэрэг бодлого үүсгэсэн тогтмолж тийм техник төлөвлөсөн арга засварын бэлтгэл шинэ технологийн хийсэн байдлын садрын манлайлж хамт мэрэгжлийн олон жилийн имжлэг авч идэх ч тий. За хоёр сайхан ах нь өнөөдөр бас энэ хүндрлийн ширээн дээр барьсан байгаа гэдгийг та бүхэн дээр болгоё. Миний도 지금 어려서 좀 앞에 많이 올때 문제를 소리치는 ахту өргөдөрөс анд найзуудад нь энэ орооны нэгэмэндийг өргөн төвшүүлье. Миний дүүгийн бие бүтээсэн нэг өцасман гүндэж дөрөөр өнсөж юм болдороо хүндүүлэн энэ авьяа цаад авсан энэ ахтуун бидний тойлоос баяртай байдаг. Энэний бас нэг нэлээд бол бас энийг эмжиж ингэж хүрэлцүүлж өнтөр үзүүлж байгаа та бүхэнд бас дахин баярлаж байна. Миний дүүгийн ийм авдраг авьяанд хүрэхэд хамгийн төсөлтөөр болсон манай гэр оюун засгийн хүч чармaalт бол авьяатаа тутахгүй өндөр байгаа гэдэгт итгэж өгсөн байдаг. Харин үнэхээр хатгийн дааж энэ ажлуудыг хийхдээ дэмжиж туслаж сэтгэл санааны болон тэгээ ядаж одоо ороод ирэхэд нь хадуунцаа юу хэлсэн байх вэ? Энэ бүхнийг одоо бэлдэж сэтгэлийн ажлыг хийх одоо шудраг татан цан нээж өгч байгаа би бэрдээ туугийн баярж өгдөг шүү гэдгийг бас авах хэлье. Дүүгийн маань үтээсэн дүүний талаар зарим одоо цогц хөргийн төлөвлөөр үзэж энэ дүүгээрээ бахархацуулаа их сайхан олон зүйлийг хийсэн өчөөжийн байдлын салбарт ажиллаж одоо баруун аймагуудын Ус аймгийн баруун төрөөс эхлээд Бэрх сумын төв тэгээд Зэрэгдээ Завхан аймаг Улаанбаатар хот хүртэл одоо барилгын энэ бүтээн байгуулалтанд оролцож хамгаалтайгаар нөр зэрэг сольж явсан юм бас баярлаж бахархаж явдаг. Тэгээ миний түүгийн алдаргаа юм одоо ингээд авьяатаа тогтохгүй цаашаа цаатал нь бас шат байгаа. Одоо ч гэсэн ажиллаж байгаа учраас дүүгээ бас хөлбөрийн баатрын энд хүрнэ гэдэгт итгэж явдаг юм аа. Тэгээд цаашаа ажиллаж тэгээд та бүхэндээ эрүүлэн саруу сайхан өгөөнийг хүсэж эдгээр энэ хамгаалан төрлөөр төвшин хамгаалан сайхан ажиллаж амьдарч байх үлжээний өрөөгийг өөдөөд нь өргөн төвшүүлээд өглөгчийн даалгавар ёсоор 2 хоногийн өргүүлье. За баярлалаа та бүхэн. За үдээ хоёр дахь сайхандгаа өргөцгөөё. Цайхан махын энэ сайхан байцсан сэтгэлийг ерөөсөөгөө за бүхний баатар болоорой гэдэг сайхан ирвэл за нөгөө талаас даалгавар энэ дүү болоогүй шүү цаанчныг шатгаа шүү өшөөсөн ажиллаараа гэсэн даалгаврыг их махмаа өглөө гэж ойлгож байна. За ингээд бүгд нэг сайхан хондох тогтооё. Та сайхан байна. Баатарынхаа ханд бас ирүүлэх сайхан бүгдийг өсөөрөё. Таны өргөдмийн энэ сайхан өргөдүүд ажицэнэр ирүүлэх байх болтугай, саруу сайхан байх болтугай. Өргөдийн энэ сайхан алдаргаяаг бас мөнгөлсөн давсан олон сайхан хүмүүс бүрэн гарах юм бас сайхан ирүүлэх өргөн дэвшүүлье. За ингээд өнөөдөр Баатархай маань энэ сайхан авьяа төрөлхчин гэмээр цавны медаль сайхан байранд бас хайдооныхаа дээдэг өргөн барихаар бас усан нутгийн нэгэн сайхан авьяат маань хүрэлцэн ирсэн байгаа. За ингээд Монгол улсын авьяа төвчгчин Бямбжиргал дуучныгаа хүндэтгэн өрье. За миний мэдхээр бол одоо ус нутгаас анхны уртын дуучин авьяат баг. За удаахан манай банзагч баг тий. За сайн байцгаана уу? Энэ бэлэг цай өдрийн мэндийг хүргье. Ингээд сайхан ажил хөдөлмөрөөрөө төрийнхаа дээд шагнал авьяат барилгач цолыг хүртсэн эрхэм Баатар танд танаа гэр бүлд
үр хүүхдүүд чинь эрүүл газ жаргал сайн бүгдийг хүсье өрөөё. Ингээд айдууны мэдчилгээ болгож мөрдөржин мөвчөн мөрдөржин шүлэг 4 цагийн тал дугаар айдууны цэгэр хатгах байя.
энэ хүн тулгамд яасан учраас ганц нэгэн хүний бас онцгой ярих байсан чинь гараад явцсан байна. Ороод ирэхээр ярьдаг юм. За яа тэр яа. Манай дүүч одоо барилгын салбарын авъя. Энд бас би сэтгэл багтан нэгэн зүйлийг хэлмээр байгаа. Социализмын үеийн аймгийн ардын deputat ордог ус цагааны барилга хариуцсан оролцогчдаар байсан ургамал хийх сайхан эрхмийн сууж байгаа сая бизнес гараа явуулсан. Тэр хүний миний дүүг энэ гавьяат болох гэх барилгын салбарт тууштай ажиллахад дэмжиж тусалж бас сэтгэлийн хайлт гаргасан байхаа гэдэгт бас энэ хүний гавьяат болоход нь оруулсан хувь нэмрийг үнэн чиглэл зүйтэй гэж бодож байгаа. Барилгын салбар машингүйгээр төсөөлөх гэхгүй. Тэр барилгын салбарт автомашин дарах гэж явсан мөн жавдаг нь өсч явсан юм сайхан иргүүд миний дүүтэй ажиллаж байсан би багтаж байна. Тэгээд бүх хүмүүсээ бахархна. Миний дүүгийн 8 дугаар ангийн төгсөгчд, 10 дугаар ангийн төгсөгчд тэгээд тэнд байгаа дээд сургуулийн их сургуулийн төгсөгчд үнэхээр сайхан юм буураад болчихсон. Одоо хийх ажилтай хийсэн ажилтай хэлэх хүүхдийн юм сайхан буурлууд байна. Тэгээд юутэй ачирхан сайхан оюугасан дуун дээр төрлөг болгож гэтээ би дуудах гэж байгаа юм биш шүү. Дүүгээ бас нэлээхэн зүгтэн гэж гавьяат болсон дүүгээ нэлээя гэж бодож байгаа. Тэгээд энэ хоёр сайхан эрхмийг би түрүү хэлэхдээ бол дуусаагүй учраас энэ гурван эрхмийг энэ саяын хэлсэн гурван эрхэм мэл аймгийн ардын deputat зургийн усрааны барилга хариуцсан оролцогчдын ургамал гавьяат тээвэрчин амааны барилгын автогаражын дараа тойруу гэсэн юм сайхан хэлбэл миний төв өнөөдөр хүртэл хүрэж байгаа баярлалаа шүү гэж хэлсэн. За. Тэгээ ургамал дараагаар дээр зөвхөн миний дүүгийн өдөрлөг хэдий боловч бас манай бид баач хүмүүс байгаа юм. Манай саяны тэр очиратын дүүгийн эхнэр нөхөр нь бол энэ хүний дүү байсан, сайхан залуу байсан. Одоо дааж энэ тэнгэрт заларч байна гэдгийг бас товсон гэдэг. За ингээ баярлалаа. За ингээд дүүтэй тэр хоёрыг гараад ирэхийг хүсэж байна. Жигтэй цагаат түмээ оос нутгаас үеэрж байгаа, өвгөлөөс үеэрж байгаа. Үнэхээр бас гайхалтай сайхан байна. За ингээд их махан бас дүүтэй бас хүндэтгэлийн дэвэг юм барьж байна. Сайхан доон дээр бас хүндэтгэлийн үзүүлэгч байна. Заахтаа би механик шиг шилж байна. За өнөөдөр би дүүгээр маш бахарж байна. Дүүгээр их баярлж байна. Монгол Улсын гавьяат цогцлын их үнэтэй салбарт агч хоёрын маш баярлж байна. Тэгээд миний дүү чинь бас дүүгийн хүүхэд нь бас барилгын инженер. Утам татсан барилгачин инженер болж байгаа. Тэгээд цаашдаа хүүхэд харьяалаараа миний дүү баатараараа ерөөё. За баярлалаа. Хүнтэй ахын бас хэлмүүдийг хийгээд өгөн барьж сайхан бүгдийг өрөөлөө. 나샤라. 자, 내가 나샤라. 아우다. 아우다. 아우. 나다라게. 여기서 미션 그래서 우리가 그렇게 뭐
Kristiyaan dua pastor patrana pakai jualan bayar jualan. Saya ini punya ayah pasal dunia mana хамгийн хүчтэй хүн байдаг энэ хүчтэй хүн болоод надад оюун цэцэг юм аа. Я та бүхэндээ энэ гэрсэн хүмүүст төрөл төрөшөд ах дүү найз та бүхэндээ бүхэн үйлсэн гэлбэрч үеийн үед жаргаж явахын үлзийтэй сайхан өрөөлийг өөдөө өргөн Хоёр дүүгээ хөдөлгөөний маатар болцоод Астра хаалт цагаараа гэж нэрээр байсан тийм. Дөө сайхан үгийг хэлчихөө. Нарснараа авмараа төлөвлөгөө сайхан үгийг. Өвн гол бичгэн дээрээ. Та үгээр би сайхан зураг татуулаад урсгалын зураг татуулаад яваасаа гэж бодож байгаа. Зураг хөрөг татуулаад яваарай. За манайваа энэ зүгч ярьтаа маань ингээд урсгалын зураг татуулаарай гэж хүсэж байгаа шүү. Бас бэргээс оюун цэцэг бас манай ангийн хүүхэд энэ хоёроо өнөөдөр гоёхоор нэг гоёж байна. Та яртаа өөх хүүхдүүд нь ачтай нэрт нь бүтээн нэрүүдэн гарч байгаа сайн сайхан хүлээвчээ. Баатар ойстой өнөөдөр сайхан амтстай ууч дараа Ой авчаач гэнэ үү нансахсаад. Татаж мутаад гой авч. Наад чинь одоо хамгийн чухал нь болоод шүү дээ. намайг төлөөлж хийгээд хуучнараа бол хөдөлмөрийн баатар шүү. Тэгэхээр маш гоё юм байна. Ярьчих чараа. Ярич. Анд баатартайгаа Ерсэлс батнамаар уссын сэнхэр хязгаараас баатартайгаа нэг ангид орж байлаа. 83 он төгсөөс хойш өдөрөөр 43 жил болжээ. Тэгээд миний ангийн маань хүүхэд манай ангиас анх Монгол улсын яриад штэ хүү. Цааттай. Ангийн хамт олон бид баяртай байна. Ингээд баатартаа цаашдын ажил өндөр амжилт хүсэж Монгол улсын хөдөлмөрийн баатар болоорой гэж анги хамт олноос чинь өрөөж байна. Наажгаад яриа. Нэнди байж байгаа яриа завгүй. За. Тони мах. 저거
Танаа нөгөө нэг энэ бичлэг хийсэн харж ийн ирсэн байна. Тийштэй байгаа. Нөгөө харж яасан. Метр явуулсан. Нийлэр шиг хар дээр шууд болсон дээрээ. Энд хар байгаа. Хүсэж хүлээж авах ахтойроо бодоод өөрөө сургууль яваад сургуулаа төгсөөд юу авчаа энэ баг цэнтрийн багтэр амжилт хүрнэ маш их төлөвлөсөн байгаа юм. Эргэн их сайн тэр мамагийн дээр авсан анхаарах нь эсвэл хийх үү? Тэр болж энийг яах вэ? Хоёр эзлэх юм. Миний Нэмтгүүлтэй байна гэж ойлгож байна. Ингээд хүлдүүдээ удаан даргаараа ачтайнэр автонэр бидээрээ ирээд байгаараа цаашид тэгээд миний баатар төдмөрийн баатарууч цаахан ангираараа гэж хүсэж яриа. Ah,
Одоо чамайг нэг хайдаач хэл. Ара.